Нутаг орондон Бавуугийн хүү Лууя гэж алдаршсан Бавуугийн лувсан доржин Манжин эзэрхэг засгийн үед Түшээдхан аймгийн Дайчин Вэсийн хөшөө одоогийн Дунд Гов аймгийн Дэрэн сумын 3 гашуу хөшөө цагаан нуур орчмоор нутагладаг байжээ. Тэрбээр тал бүрийн эрдэм авьяастай, бие бялдар зүс царай сайтай, ёс тойл нөгөө ардын дунд мөнгөрсөн ёндон гөгөө шиг сайхан ир байжээ. Гэхдээ тэр өөрийнхөө энэ бүх давуу талд ирдэж биеийн амрыг харж суусангүй. Харгас дээрлэхүү хаад ноёд баян пүсийн данжаад нартай хайр найргүй тэмцдэг, харц ядуу түмэндээ тусалдаг, эрэмгийн зөрөгтэй их орон үзэлтэй нэгэн байж. Баяд ноёдод хэдийгээр хар хулгайч гэж адлагддаг байсан ч шилийн сайн ирэн яс чанар зааж хаяаган хадралгүйгээр хаа холын өвөрлөгч хөшөөнаас адуу мал хөөж авчираад нутгийн ядуустаа тарааж өгдөг байжээ. Ер нь Бавуугийн лувсан дорж баяжхийн төлөө харамаа бодож шуналдаан хөдлөгдөж явсангүй. Дайчин Вэсийн хөшөөний баруун далайн орчимд хөх баяргийнх гэж хөрөн хогшил сайтай, мал сүрэг олонтой чинээлэг айлд нутгалдаг байж. Тийм ч учраас мал хөрөнгөдөн ирдэж баяргсан хөх баяр нь ойр орчмынхон ядуу ардуудад ихэд дээрэнгүй ханддаг эхэмсэг яргуур нэгэн байжээ. Нэг удаа хөх баярынх шинэ гэрийн найр хийж өөрийн таньж мэддэг ноёд баяд эрхэм дээцийг өрн залсан байна. Найр өдөрдөгч тал талын аягчин сүнчөөн томилж, найрын үргэлжлэх хугацаа, нарийн чанд дүрм журмаан танилцуулаад суухад гэрийн эзэн хөх баяр босч, том хултай айраг хадаг тэргүүтнийг найрын өдөрдөгчд 2 гардан барьж, хоймор заларсан эхэс дээцээс эхлэн нар зүв тойруулан гэр өрөөлөх хүн хайлгсан боловч олдсонгүй гинэ. Тэгээд мөнөө хадаг айраг тэргүүт нь явж баруун урд хатвчнд сууж байсан ядмаг байрын нэг залуу дээр очижээ. Энэ залуу нь мөнөө хар хулгайч гэж адлагддаг Бавуугийн хүү Лууя байсан бөгөөд гэрийн эзэн хөх баяр түүнд ерөөлийн хадаг оцсонд баахан дурамчхан байсан ч найрын олноос ичж зовоод хориглож чадсангүй. Тухайн үед Лууя нь ноёд баядыг шоолж, өгөөцсөн зэцэн цэлмэг үгээрээ нутаг орондон эд алдаршиж байсан болохоор хөх баяр чи түүнээс олигтой үг сонсохгүй гэдгийг мэдэж байж л дээ. Бавуугийн хүү Лууя дуртай наргагүй босч хадаг айраг авснаа. Зээ, өрөөр бүтсэн өндөр хадан аваатай, өвчнөр бүтсэн өргөн шар авгаатай, өөртөө нь уулзахад зан, өргөөнд нь ороход жан, өглөгчийн үүд нь хаалттай, авлагчийн үүд нь нээлттэй, гадаах юм гертийн ороогүй, гертэх юм гидсэндээ ороогүй, харамын сэтгэл нь бэрд, шунлын сэтгэл нь шулам, ямбутан дээдсд үнэт мэд шаруулцдаг, ядуу зүдүүд арслан мэт авиралдаг аа. Нөмөрлөх нөхөргүй, үнэрлэх үргүй, гар хоосон гандуухан, ганцэг дутуу зүдүүхэн, хүнжил дотроо хөвлүүхэн, хөл нүцгэн жаргатгай гэж хэлээд хадаг айраг тэргүүтнийг ширээн дээр тавьчихад мордоод давхичихсан гэдэг. Бавуугийн хүү Лууя нь яг л өнөө цагийн Бавуугийн лавг сүрэн шиг орчин цаг үеийн шүлэг найргаар тэргүүлж явсан нэгэн бололтой. Дайчин Вэсийн хөшөөний их газрын чулууны өвөр орчимд хэдэн сайхан цагаан хонтой, хөлөглөж унах ганц зээрдгүүтэй, хөрөн хогшлоор дулимхан ганц бие хөгшин амьдарч байжээ. Нэг өглөө хөгшин эртлэн босч, мал бэлчгээс өмнө гүүгэн барьж уйчхаад цайгаан чанаас сууж байтал өндөр гойлог нуруутай, нүдэнд дулаахан залуу орж ирээд амар мэндийг нь айлтгажээ. Хөгшин ч сүүд болж цай цүү болоод явчихж. Мөнөөх залуу цай авах зураа. За ихч минь, танаа унааны ганц сайн гүүтэй юм аа та. Танай үүгээр Бавуугийн хүү Лууя гэдэг айхтар хулгайч яваад байгаа сурагтай шүү. Мэдээ тэл байгаараа гэж загчээ. Хариуд нь хөгшин харламар яадаг вүлээ гэснээр өөрийгөө тайвшруулж гайгүй үсттэй хүү минь. Тийм л айхтар хулгайчин бол очиж миний мөг ганц гүүг арай авчихгүй үз хэмээжээ. Төдөлгүй мөнөөх залууч мордоод явчихж. Түүнийг явсны дараа эмгэнийд нутгийн өвгөн иржээд за холоор сонин сайхан юу тавиа гэж асуухад эмгэн дөнгөж сая нүдэндээ галтай нүүрэндээ цогтой нэг хүү манахаар буугаад мардлаа. Яриа хэлн их л хэвлүүх юм. Та унааны ганц сайн гүүтэй юм аа та. Танай өвгөр Бавуугийн хүү Лууя гэдэг айхтар хулгайч яваад байна. Мэдээ тэ байгаарай гэж надад захиад явлаа гэж хэлжээ. Тэгтэл өвгөн
Чээ чин өдий насалчгаад хүүхчиг яасан гинэн юм бэ? Танайд буугаад явсан тэр хүүчин өөрөө Бавуугийн хүү Лууя гэдэг сүрхий хулгайч чинь байхгүй юу? Танихгүй муусаа юм битгий нүүрөгч вэ. Ганц гүүгч нэг л шүн аваад явчихна да. Сайн хүн болж сануулад байгаа нь цаанаа бас учиртай. Ганц гүүгчин аван шүү гэдгээ битүү утгаар хэлж байгаа нь тэр. Сануулсныхын дагуу мэдээ тавэ гэж захижээ. Тэгтэл хэд хоногийн дараа гэрээсэн огт холддоггүй ганцгүй нь гинэт алга болчихж. Эмгэн ойр зур баахан ирж хайсан боловч гүүгэн олсонгүй. Тэгээд тэр уг нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой залуул харагдсан юмсан, өнгөн хуурамч сэтгэл нь хар нөхөр вэжтэй. Очиж миний муу ганц гүүг авч явдаг хөөдгөө хулгайч байна да гэж дэмийл зүхэх болжээ. Тэгтэл 20 хоногийн дараа эмгэний нүдэнд зүүн өмнө зүгээс бараан голдуу адуу тулсан хүн айсуу яваа харагдсан байна. Хүний мөрөөс олсон ганц бие эмгэн ихэд олзуурхож, зайлуул холоос яваа хүн байна. Намар оройн цагаар даарч хурж яваа байлгүйгээд хоол цай хийхээр тогоо шанагаан харшуулжээ. Төдөлгүй гэрийнхэн гадаа адуу малын чимээ гарч морьтой хүн уурга газар хаяад буухан сонсогдож. Харуу бүрий болсон үед орж ирсэн хүнийг сайтар ажиглавал 20 хоногийн өмнө ирээд явсан мөнөөх залуу мөн байж. Эмгэн түүнтэй мэндэлчгээд тэхээс тэх гисэн юм шиг эхэлж яриа өдөлгүй дуугүй суугаад байж. Мөнөөх залуу хоол идэх зураан. За эгч минь, намайг өршөөгөөрэй. Таны унааны ганц гүүчин маш их ажил бүтээлээ. Би бүр өвөрлөж хушуу ороод 30 гаруй адуу хөөгд ирлээ. Цаашид энэ мэтээр явж болох юм байна. Намайг Бавуугийн хүү Лууя гэдэг. Хүн амьтанд битгий хэлээрээ. Танд би маргааш эдшний тарган сувайгүй төхөөрж өгöd явна химээж. Үнэхээр ч тэр маргааш нь эмгэнд тарган сувайгүй төхөөрж өгöd танайхаар би дахиж ирнэ. Гэхдээ танаас юм авах гэж ирэхгүй. Өгөх гэж л ирнэ. Ээж хэлээд явсан гэтээг. Дундгов аймгийн Харьяат хуучаарай домог судлаач Донжидгой өгүүлэгтэн. Дайчин бэсийн хушууны уул 3 тоодог химээх газарт олон борлог адуутай амбаа гэлэн химээх айл нутаглаж байжээ. Амбаа гэлэнгийн борнууд адууг хол газрын удам мөгшөлтэй, унахад сайн, уйхад хурдан гэж нутгийнх нь ярилцдаг. Шилийн сангэр л усан дорж өвөрлөгч нутгаас хурдан удмын азарга авчирж амбаа гэлэнд өгснөөр хурдан удмын адууны үндэс тасраагүй яваа гэсэн яриа бий. Одоо амбаа гэлэнгийн удам судрыг залгамжлагч аймаг суманд төрүүлж айрагддаг хурдан бур адуутай 3 сайхан сумын сайхан багийн малчин борын зулцэг гэдэг хүн бий. Сайн ирэл усан дорж нэг удаа богдын хүрээ орж богдын 20 алдын жороо хонгор халдсан морийг хулгайлаад буцаж явах замдаа гин алдан 15-ны цагдаад баригдаж хар гэрт хоригдож гинэ. Гадаалж суухтаан шороон дээр хулгайлсан хонгор халдсан морныхон дүр төрхийг маш адилхан зурж илдэ. Тэгтэл хажууд нь байсан хойгууд юу зураад байгааг нь сонирхож үзээд яасан сайхан морь вэ? Та чи ямар сайхан зурдаг хүн бэ гэхэд лувсан дорж тийм ээ би ийм л сайхан морь хулгайлсан хүн дээ гэж. Хойгууд түүний авиас чадварыг бишрээд богд хаанд очиж айлтгатал тэр хүнээ аваад иргэж зарлиг болгожээ. Өдөлгүй лувсан дорж ирж богд хаан түүнд хандаж за хүү минь чи тийм сайхан зурдаг юм бол миний хонгор халдсан морийг яг амьд юм шиг зураад орхих гээд биер янта будаг цаас тэргүүтнийг өгчээ. Лувсан дорж мөнөөх хонгор халдсан морины зургийг өнгө будгаар ялган үнэхэрийн гайхалтай амьд юм шиг утга төгөлдөр зурсанд богд хаан түүнийг маш ихээр үнэлээд суллаж явуулсан гэдэг. Дөшөөт хаан аймгийн Дайчин бэсийн гушууны шилийн сангэр Бавуугийн лувсан доржийн зурсан хонгор халдсан морины зураг богд хааны музейд одоо хүртэл хадаглагдаж байна хэмээжээ.